Дата яагаад хурдан дуусдаг вэ? Дугаараа хамтран ажиллагч, харилцаа холбооны зохицуулах хороо. Гар утасны дата хоёр зүйлээр тодорхойлогдно. Хурд, хэмжээ. Хэмжээ буюу хэр их дата гэдэг хэмжигдэхүүнийг бид сайн мэднэ гэж бодож байна. Надад 1 ГБ, 2 ГБ, 20 ГБ дата ирэх бий гэж бид ярьдаг. Энэ нь тодорхой хугацаанд 1-7 хоног, 1 сарын дотор ашиглах дата хэмжээг хэлдэг. Хурд буюу дата ямар хурдаар гар утсанд татагдаж байгаа эсвэл гар утаснаас илгээгдэж байгаагаас хамаарч дата хурд тодорхойлогдно. Хурдын секундэд дамжуулах битийн хэмжээгээр илэрхийлэгддэг. Тэгэхээр бит, байт гэсэн хоёр хэмжигдэхүүн гарч ирж байгааз байтыг тэмдэглэж бичихтэй латин үсгийн би үсэг ашигладаг бол битийг тэмдэглэхдээ латин жижиг би ашигладаг. 8 бит нь 1 байттай тэнцдэг. 1024 байт нь 1 мегабайт болдог. Дата хэмжээд 1 ГБ, 20 ГБ гэж тэмдэглэсэн байдаг. Харин дата дамжуулах хурдыг 17 Mbps гэж тэмдэглэсэн байдаг. Mbps гэдэг нь мегабит per секунд буюу секундэд мегабит гэсэн үгний товчлол юм а. Монгол Улсын Өрөө холбооны сүлжээнд гар утсанд дата татах дундаж хурд секундэд 17.9 мегабит, гар утаснаас илгээх хурд секундэд 6.8 мегабит байдаг. Тэгвэл дундаж татах хурдаар гар утсаараа 60 минут видео үзэхэд 64,000 мегабит дата татаж авна гэсэн үг юм. Үүнийг дата буюу байт руу шилжүүлэхэд 8055 мегабайт гэсэн үг. 1024 мегабайт нь 1 гигабайттай тэнцдэг гэж үзвэл 7.8 гигабайт датаг 1 цагийн дотор л зарцуулах бүрэн боломжтой байх нэ. Тэгэхээр 10 гигабайт датаг хэрэглэж дуусгахад амархан байгаа биз? Өрөө холбооны сүлжээнд дата татах дундаж хурд хангалттай өндөр болсон гэж ойлгож болно. Энэ мэтчлэн хэр их дата ямар тохиолдолд яаж үргэлжлэдэг зэргийг мэдээд авчихвал датагаа өөр ашиггүй үрхээс сэргийлэх боломжтой шүү.